Тэгэхээр хүний амьдралын хоёр орчин, байгалийн орчин, бидний бий болгосон тэр хиймэл орчин хоёрын харилцааны хамгийн энгийн жишээ бол байгалийн гэрэл. Бид өглөө босоод хөшгөө нээгээл шууд юм гоё нарны элч гэрлийг мэдэрнэ гэдэг өөрөө хүнд их сайхан ийм таалмтай сэтгэл төрүүлдэг ийм л зүйл шүү дээ. Тэгэхээр бид нар Монгол орн нарлаг орн жилийн бараг 300 хоног нарлаг байдаг гэл ингээ ярьдаг. Тэгэхээр энэ бол зүгээр нэг ийм тоо биш байхгүй. Энэ биднэрт ашиглаж болох байгальтайгаа урт хугацаанд жилийн турш харьцах тэр боломжийг илэрхийлж байгаа их чухал үзүүлэлт. Тэгэхээр бид нар энэ боломжийг, энэ нөхцөлийг бид нар өөрийнхөө энэ хиймэл амьдралын орчинд яаж бүрэн ашиглах вэ гэдэг асуудал энэ орчныг төлөвлөх төлөвлөлтийн их чухал юм зүйл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийн улс болгон өөрөө шүү дээ. Тэгэхээр зүгээр Монгол яг энэ байршлийнхаа хувьд үнэхээр яг энэ үзүүлэлтээрээ бол их тааламжтай тийм бүсд байдаг ийм орн. За мэдээж өрөө тасалгааны зорилтоос болоод нарны гэрлийн ашиглалтын хэмжээ бол өөр байдаг. Унтлагын өрөө гэдэг бол өөр зорилттой өрөө тийм ээ. Гэтэл хүн өдрийн турш байдаг тэр өрөө тасалгаануудад аль болохоор бид нар нарны энэ гэрэл яаж хамгийн боломжтой хэмжээгээр нь яаж хамгийн урт хугацаагаар авч явах вэ гэдэг энэ асуудлыг бид нар анхаарах хэрэгтэй байдаг. Энэ их олон хүчин зүйлээс хамаарна л да. Тасалгааны өндөр байна, цонхны хэмжээ байна, өрөө тасалгааны дотоод хэмжээ байна. Дээр нь барилгын өөрийн байршил байна, тийм ээ. Нарны тусгалтай харьцаж байгаа тэр өнцөг байна. Гэдэг их олон зүйлээс хамаардаг. Өөрийнхөө хиймэл орчинд амьдарч байгаа мөртлөө, хиймэл орчин дотор байгаа мөртлөө тэр байгальтай харьцаж байгаа тэр сэтгэлдлийг, тэр мэдрэмжийг аавна гэдэг өөрөө хүнд ямар их нөлөөтэй вэ гэдгийг бид ерөөсөө анхаарахгүй байгаа. Тийм учраас энэ зүйл зүгээр маш энгийн мөртлөө хүн байгаль хоёрын энэ хоорондынх нь холбооны асуудал, хүн байгальтай харьцаж авдаг тэр сэтгэлийн мэдрэмж, тэгээд хүний амьдралын хоёр орчны байнгын холбоосыг илэрхийлж байгаа маш энгийн мөртлөө их чухал юм зүйл.